Гишүүн Чин Бүрэн, Алдар Жавхлан, Ариун Заяа, Батцанбүрэл нараас 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлсэн эрхтэн эдис шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хилцэх хэсэг асуудлыг Улсын их хурл 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн уралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж анхны хилцүүлэгт бэлтгүүлэхээр хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын ороонд шилжүүлсэн билээ. Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын ороо 2026 оны 4 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа эрхтэн эдис шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хилцүүлгийг явуулж Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39-р зүйлийн 39-ийн 10 дахь хэсэг заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцлээ. Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын орооны хуралдаанаар хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын их хурлын даргын 2025 оны 252 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж дараах санал дүгнэлтийг нэгдсэн уралдаанд танилцуулж байна. Үүнд 1. Эрхтэн эдис шилжүүлэн суулгах хууль тогтоомжийн нэр томьёоны тодорхойлолтыг үг хэллэгийг иргэн олон нийтэд ойлгоход хялбар, энгийн салаа утгагүй байдлаар илүү наривчлан томьёолж, хууль хэрэглэгдэж буй сорьц хүн эд үндэсний хүлээх жагсаалт зэрэг зарим нэр томьёоны тайлбарыг нэмж тусгалаа. 2. Монгол улсын олон улсын гэрээнд заасан тохиолдолд гадаад улсын иргэн харьяалгүй хүнд эрхтэн эдис шилжүүлэн суулгах тусламж үйлчлэгээг үзүүлэх зохицуултыг нэмж тусгасан. 3. Эдисийг шилжүүлэн суулгах эмчилгээг илүү эрчимтэй хөгжүүлэх зорилгоор эсийн ангиллыг тусдан зүйл болгож олон улсад хэрэглэж буй эмчилгээний шин технологи болох эдисийг хадгалах тусгай зорилтын сан буюу биобанкны зохицуултыг шинээр тусгалаа. 4. Амьд донорт тавигдах шаардлага, амьгүй донорыг илрүүлэх бүртгэх асуудлыг олон улсын жишийг зарчимд нийсүүлэн томьёолсон. 5. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Стамбулын тунхаглахын зарчмуудыг хуулийн төслөөр мөрдлөг болгон тусгасан. 6. Эрхтэн эдис шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах удирдлагын тогтолцоо, үйл ажиллагааг илүү оновчтой болгох хүрээнд шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд оролцож байгаа эрүүл мэндийн байгууллагуудын чиг үүрэг, уялдаа холбоог наривчлан тодорхойллоо. Байнгын орооны хуралдаанд хуулийн төслийн анхны хилцүүлгийг явуулах үед Улсын их хурлын гишүүн Чин Бүрэн хуулийн төслийн нэр, амьгүй донорын гэр бүлийн 3 гишүүнээс зөвшөөрөл авах талаар Улсын их хурлын гишүүн Алтан Шагаа энэхүү харилцааг зохицуулж буй хүчин төгөлдөр эрх зүйн зохицуулалтын талаар болон донор хүлээж буй иргэдийн хувьд нөөцийн хуваарлтыг хэрхэн шударга хүртээмжтэй хийх талаар Улсын их хурлын гишүүн Ганбаатар гинтийн тохиолдолд авах зөвшөөрлийг хэрхэн зохицуулсан талаар Улсын их хурлын гишүүн Бум Очир амьгүй донор гэсэн тодорхойлолт нь уламжлалт ёс заншилтай хэрхэн нийцэж байгаа талаар Улсын их хурлын гишүүн Наранбаяр донор хүүхдийн насыг тогтоосон зохицуултыг хүүхдийн өсөл зоригийг хүндэтгэн оновчтой тодорхойлох талаар Улсын их хурлын гишүүн Саран Чулуун эдис хадгалах биобанкны өнөөгийн нөхцөл байдлын талаар сургалт судалгаа зохицуулт бий эсэх реципиент эмнэлгийн тоо төлбөрийн урьдчилан зохицуулалтын талаар эсийн донор тавих шаардлагад хүүхдийн насыг тогтоохдоо баримтлсан эрх зүйн зохицуулалт нь хүүхдийн эрхийн зөрчил үүсгэсэн эсэх зөвшөөрөл олгох гэр бүлийн гишүүдийн тоог ямар шалгуураар тогтоосон эсэх амьгүй донорыг гэр бүлд нь хүлээлт өгөхдөө хүндэтгэлтэй хандах ёс зүйн үе хэмжээ болон амьгүй донорын гэр бүлд олгох тэтгэмжийн хэмжээний талаар түүнчлэн тархины үхэл тодорхойлох мэрэгссэн баг болон эрхтэн эдис шилжүүлэн суулгах асуудал хариуцсан тусгай мэрэгжлийн төвийн талаар тус асуулт асууж хариулт авлаа. Эрхтэн эдис шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хилцүүлгийг явуулсан талаарх хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын орооны санал дүгнэлт зарчмын зөрүүтэй саналын томьёол та бүхэнд хүргүүлсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ эрхтэн эдис шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн иргэний улсын бүртгэгдлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, донорын тухай хууль хүчингүй болсон тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хилцүүлгийг явуулсан талаарх хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын орооны санал дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёолыг хэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээсээ хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.